За сайн байцгаана үзэгчдээ, намайг өгөөдөө гэдэг. Би Instagram, Twitter, Facebook дээр сагсан бөмбөг болон бас бус хэрэгтэй хэрэггүй зүйлсийн талаар бичлэг хийдэг. Би одоо яг юу хийж гэнэ гэхээр NBA Weekly буюу NBA-ийн 7 хоногийн тоймыг хийх гэж байна. За энэ тойм бол чиний үздэг тоймноос арай өөр. Энэ тоймор чиний хамгийн дуртай тамирчныг газар дор ортол муулж, чиний хамгийн дургүй тамирчныг тэнгэрт гартал магтахулна. За бас нэг зүйл хэлье. Энэ тойм бол чиний амьдралдаа үзээ хамгийн муу тойм байх болно гэдгийг би бацтай хэлж чадах байна. За ингээд тоймдоо орцгоё ирэх хүнд үзэгчдээ. Окей, өнгөрсөн 7 хоног бол драфтаар эхэлсэн. Маш хүлээлттэй байсан драфтаар эхэлсэн. За тэгээд энэ драфтын хамгийн тэргүүн сонголт бол мэдээж AJ Dibbansa байсан. Гэхдээ AJ Dibbansa бол Washington Wizards орох хүсэлтэй байсан эцэгтэр бол мэдээж эргэлзээтэй. За драфтын 2 дахь сонголтоор харин Utah Jazz баг Darren Peterson гэдэг залууг сонгосон. Маш олон аналистууд бол энэ залууг драфтын тэргүүн сонголт байна гэж бол уг нь хэлжсэн. За тэгээд эцэст арай өндөр залуу угаасаа дандаа төрүүд сонгогддог жамтай. За 3 дахь сонголт бол Cameron Boozer гэж залуу Memphis Grizzlies-д орсон. За түүний аав нь бол Carlos Boozer гэж NBA-д All-Star явсан бас шииртэй халзаа нөхөр байгаа да. За тэгээд энэс цаашаа хэн сонгогдсон эдэр бол чамаагүй над чамаагүй би угаасаа мэдчихв. Дараагийн мэдээ Giannis Antetokounmpo Miami Heat баг руу солигдсон. За энэ бол мэдээж Лукагийн солилцооны хойноос гарч ирсэн хамгийн том солилцоонуудын нэг бол яалтчгүй мөн. Giannis Antetokounmpo бол муу сайнч дэлхийд байгаа топ 5 тоглогчийн нэг бол яалтчгүй мөн. Хамгийн аамир нь заяа Giannis-ыг бүх цаг үеийн 2 дахь хамгийн шилдэг оноо түүхчтэй цуг нийлүүлчихэж байгаа. Юу гэсэн үг юм бэ? Тэгээ Giannis Bam 2 бол аль хэдийн бэлтгэлээ хийгээд эхэлсэн байлээ. За бас тэгээд нэмээд Miami Ja Morant-ийн араас явж байгаа гэсэн шуумууд байна. Гэхдээ та нар одоо яах гэдэг барилгын бариад байгуулах гэдэг мааш. Багтаа шидэг шидэр авал та what the fuck. За тэгвэл жинхэнэ барилгачин гэж яг хэн бэ гэдэг тал дээр экспертийн үгийг сонсъё гэж бодлоо. За яг одоо бүгд найрамдах өмнө говь ард улсаас манай сурвалжлагын баг холбогдсон байна. За сайн уу тийм үлээ. Тэгэхээр Bam Adebayo, Giannis Antetokounmpo 2 жинхэнэ барилгачид мөн үү? Энийг надад хэлээд өгөөч. Bam Giannis 2 жинхэнэ барилгачид мөн үү гэвэл үгүй ээ, тэр хоёр гүйлгийн юу н барилгачин гэж хаашаа харсан байд вэ? Тэр хоёр 50 жилийн таймд дийлэх үү? Тэр хоёр барилга барьдаг бол өнөөдөр би энд ямар атцаа хийгээ. За баярлалаа. Студ дээргээд болцгоё. За баярлалаа, ингээд маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн өмнө говь улсын зам ангийн баригдын дарга Тэмүүлэндээ баярлалаа. За дараагийн мэдээ буюу дараагийн солилцоо. LaMelo Ball Minnesota Timberwolves баг руу солигдлоо. За Charlotte Hornets бол франчайз тоглогчийн хооронд бол зөвхөн Naz Reid-ийг хэдхэн драфтын эрэхтэй авсан. Тэгээ энэ драфтын эрэхүүд нь юу вэ гэхээр 2033 оны драфтын эрэхүүд байгаа. За тэгвэл 2033 оны драфтын ангийн проспектууд юу нь яг ямархуу нөхдүүд байгааг хамтдаа харцгаая. За энэ драфтын ангид бол нэг зогсоогдчихгүй мангас байгаа. За энэ мангасыг бол Cardell Mitchell гэдэг энэ залуу бол бүр үеийнхнээсээ тасарсан жинхэнэ галзуу новш гэж хүмүүс бол скаутууд хэлж байгаа. Тэгээ мэдээж энэ залуугийн төлөө бол LaMelo Ball-ыг бол зайлуулахад бол угаасаа нэг тийм гайхаад ахар зүйл бол байхгүй. Тэгэхээр энэ Charlotte Hornets-ийн скаутууд менежерүүдийн холж ухаан гэдэг бол. За тэгвэл тэрний араас бол Charlotte Hornets Miles Bridges-ийг Phoenix Suns баг руу солисон байгаа. Оронд нь бол Grayson Allen, Royce O'Neal хоёрыг авсан. Юу вэ? Royce O'Neal сакс тоглосон хэвээрэл байгаа юм. What the fuck? За харж байгаачлаа ингээд Charlotte Hornets бол нэгэн цагт франчайз гэж үзэжсэн тоглогчтой бүгдийг солиод явуулсан. Одоо энэ баг тэгэхээр Brandon Miller, Con Knoopel, Cardell Mitchell гурван баг боллоо. За дараагийн мэдээ бол Julius Randle-ийн солилцоо. Julius Randle бол 3 баг оролцсон солилцоогоор New York хоттой буцаад очсон. Гэхдээ Knicks биш, Brooklyn Nets-д очсон байгаа. Харин Nets-с Nick Claxton яваад Chicago Bulls баг руу очсон. Тэгвэл энэ бүхнээс Minnesota Timberwolves баг өөрсдөө юу хүртэж авсан бэ гэж юу? Драфтын 2 дугаар тойргийн ирэх. Julius Randle гэдэг тоглогч ер нь яг эцэст Minnesota Timberwolves багт хэн байсан бэ гэхээр хамгийн анх нь бол Karl Anthony Towns байсан. Karl Anthony Towns-ыг Julius Randle-аар солисон. Karl Anthony Towns-тай баг авраг авахгүй гэж үлдсэн гэсэн үг. За тэгээ Karl Anthony Towns баг New York Knicks багтай NBA-ийн аврагууд болсон. Харин Julius Randle бол явж драфтын 2 дугаар тойргийн ирэх боллоо. Гайхалтай. За дараагийн мэдээ Detroit Pistons баг Isaiah Stewart-ыг Memphis Grizzlies баг руу драфтын ирэхээр солисон бэлээ. Зүү үнэл Memphis руу явуулжтэй. What the fuck? Жан буудалцгаад Stewart нь зодтолдох гоцтой гой баг үүслээ дээ. Жинхэнэ Memphis hip hop гэдгийг энэ хоёр одоо нийлээд харуулна гэж бодсон. Яаж яхад нэг нь холбогч нэг нь төв шүү дээ. Амар дуу үүслээ шүү дээ. Дараагийн мэдээ Kawhi Leonard баг Clippers-ыг орхих сурагтай байна. Хаашаа вэ гэж юу? За хамгийн араас нь хөөцөлж байгаа хоёр баг бол нэг нь Dallas Mavericks, за нөгөөх нь бол Toronto Raptors байгаа. Гэхдээ авах магадлал хамгийн өндөр нь бол Toronto Raptors гэж ярьж байна. Учир нь Dallas Mavericks баг Clippers-д ямар санал тавьсан бэ гэхээр Kawhi Leonard-ийн оронд
Клей Томпсон, PG Вашингтон. За тэгээ хэдэн драфтын 2 дугаар тойрог ирэх гэсэн. Тэгээ Далласынхан бол ер нь бол хуц гэсэн. Харин Торонто Raptors бол Brandon Ingram, Grady Dick шок. Brandon Ingram, Grady Dick тэгээ хэдэн драфтын ирэхүүдийг өгье гэсэн. За тэгээд угаасаа яаж ч харсан Торонтогийн солилцооны санал бол илүү үнцэнтэй байгаа. Тэгэхээр Торонто Raptors-д очих магадлал бол илүү байна. Kawhi дахиад Торонто Raptors дөө. Шокгүй яагаад ч юм бэ. За дараагийн мэдээ Dwayne Wade-ийн хүү баривчлагдсан байлээ. Энэ хүү биш нөө. Яг хүүн. Шокгүй. За яг юу болсон бэ гэхээр 911 дуудлага ирсэн. За тэгээд дуудлагын дагуу очиход бол Zaire Wade бол гэр бүлийн хүчирхийлэл маягийн мүлжсэн гэсэн юм яриа бол гарсан. За тэгээд тэнцээ байсан цагдаагийн өгсөн мэдүүлэгт бол Zaire-ийг гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн шинжтэй занал хийлэл, за мөн хүнийг хууль бусаар хорсон гэх үндслээр баривчилж бүртгэсэн байгаа гэж. За тэгээд Zaire бол тухайн өдрөө бол $50,000 төлөөд гарсан байгаа. $50,000 what the fuck $50,000 гэдэг чинь 53.15 бараг 200 сая төгрөг. Амьдралаа өөрчлөх мөнгө шүү дээ. За тэгээ энэ эргийг бол Лос Анжелесийн прокурорт бол шилжүүлэх гэж байгаа юм байлээ. За дараагийн мэдээ. Никола Йокич туржээ. Энэ бол нэрээ Янас Бэм 2 нэгднүүдэр Ламело Timberwolves руу явна уу? Энэ бол бүр ямар ч хамаагүй Никола Йокич туржээ гэдэг бол хамгийн аимшигтай асуудал шүү. Энэ бол лиг бүр үнэхээр анхааралтай авах асуудал. Бид нар Лука Дончич тураад өнгөрсөн жил ямар аимшигтай зүйлсийг бол хийсдэг бүгдээрээ мэдж байгаа. Ирэх 10 жилийг Вембеньяма эзэгнэ гэдсэн бол яг үнэндээ туранхаа Йокич эзэгнэ гэдгийг би одоо яг энд суугаад хэлчихье. Нэр 10 жилийн дараа эргээд хараарай. За тэгээ Йокич турсан байлээ. Йокич тураад явж байгаад Вемби юу хаана юу хийгээ явж байна. Вембеньяма Парисын бааранд MVP гэж дуудуулаад явж байна. За өнгөрсөн жил бол юу болсныг бүгдээрээ мэдж байгаа. Энэний яг эсрэг зүйл нь болсон. Лам болоод хятадд Шаолины сүмд бол бэлтгэл хийж исэн. Тэгвэл энэ жил бол бааранд явж байна. Тэгэхээр би хэлсэн шүү. Ирэх 10 жил туранхаа Йокичийнхоо. За сүүлийн мэдээ бол Айзия Харденштейн болон Хозе Алварадо хоёр бол тус багуудтайгаа 3 жилийн гэрээний сонголтуудыг бол хийсэн байлээ. Хозе Алварадо бол хийцэн. Харин Харденштейн бол хийхээр төлөвлөж байгаа юм байлээ. За тэгээ мэдээж хамгийн гайхалтай мэдээ бол эдгээр бол угаасаа биш. Инхийн одоо Орландо Мэжик багийн Summer League-с тоглоно. За миний мэдхээр бол би Монголд байгаа цорын ганц Орландо Мэжикийн фэн. Зөвхөн миний мэдхээр шүү дээ тий. За тэгээд энэ зам бүгдээрээ Орландо Мэжикийн тоглолтуудыг бүгдээрээ үзцгээе. Сошиал хуудасуудыг нь бүгдээрээ дагцгаая. Орландо Мэжикт бол яалчгүй холбогч хэрэгтэй байгаа. Тийм учраас бидэнд боломж вэ шүү guys. Бидний хийж чадах зүйл бол ердөө энэ учраас хийж чадах зүйлсээ бүгдээрээ тултал нь хийцгээе. За тэгээд Go Magic Mike. За тэгээд энэ 7 хоногийн нэвтрүүлэг маань энэ дүрээд өндөрлж чинь дуустал нь үдсэн ажилгүй амьдралгүй чамд бол маш их баярлалаа. За тэгээд дараагийн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Bye.